Сэлб голын нэг хэсгийг тогтчуулж иргэд салхилах явган хүний зам ширээ сандал хийж тогтчулсан. Гэтэл түүнээс доош буюу арслантай гүүрнээс эхлээд сэлб голын эрэг автомашины зогсоол болжээ. Сэлб голын эреглүү шахаж баригдсан олон барилга орон сууц үерт автаж байсан бол нөгөө тал нь одоо автомашины зогсоол болж тухайн бүс орчимд байдаг аж ахуйн нэгж компаниудын ажилчид машина байрлуулж явган хүний замыг ч эвдсэн байна. Голынхоо эрэг дагуу тулсан орон сууцнуудын барилга бол маш их баригдсан. За нөгөө эсрэг талынх нь эрэг буюу буянгийн зам руу ордог энэ зам дээр бол маш олон тооны офис болон түрээсээр үйл ажиллагаа явуулдаг олон компани байдаг. За энэ компаниудын ажилчдын машин бол яг сэлбийн голын яг ногоон байгууламжууд дээр бол ингэ зогссон байгаа. Өөрөөр хэлэх юм бол ойр орчимд автомашины зогсоол байхгүй. Тийм учраас яг энэ гол дагуух энэ ногоон байгууламж дээр бол жилийн 4 үйлрэл ингэж машина тавьж зогсоол болгоод байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд бол хот төлөвлөлт бол өнөөдрийн хамгийн тулгымцсан асуудал болоод байгаа. За Улаанбаатар хотын 2040 он хүртэл төлөвлөх энэ төлөвлөгөөг бол баталсан. Гэтэл одоо ингээ нэгэнт батлагдсан энэ төлөвлөгөөг өөрчлөх. За өөрөөр хэлэх юм бол одоо баригдсан байгаа энэ олон ойрхон баригдсан байгаа стандарт хангаагүй энэ барилгуудыг эргээд яахаа гэдэг асуудал гарч ирж байгаа. За ногоон байгууламжийн хувьд бол Улаанбаатар хотын хувьд мэдээж байхгүй. За хүүхдийн парк, за үндэсний цэцэрлэг түрээлэн гэдэг цөөхөн этих ногоон байгууламжтай ядаж энэ голынхоо эргийн дагуу ингээд хүн суугаад амралтаараа одоо өдрийн цагаар цайныхаа цагаар гарч ирээд амардаг ч юм уу. Ногоон байгууламжийн зохицуулалт их юм ямар ч боломжгүй. Автомашиныхын тоо ингээд яг хүнээсээ хэтэрчихсэн байгаа. Эргээд ингээ харах юм бол яг голын яг энэ сэлб голын дагуу дахиад энэ хоёр ч барилгын ажил явагдаж байна. Мэдээж энэ бол ямар нэг офисын үйл ажиллагаа явуулах зорилттой. Ингээд үүнийгээ дагаад дахиад маш олон тооны машин ингээд зогсоолгүй гэдэг ийм асуудал яригдаад байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдаанаас болж зах замраагүй баригдсан байшин барилга дунд зогсоол гэж байхгүй болсон. Нэгдүгээр игнэнд л машина байрлуулдаг байсан бол одоо орон сууц байшин барилгын үүдэнд явган хүний зам машины зогсоол болж явган зорчигч явах боломжгүй болсон. Төлөвлөлтгүй баригдсан энэ олон барилгын зөвшөөрлийг өгсөн дарга нар эргээд төсвийн мөнгөөр 90 байршилд 68 мянган зогсоолыг гадаадын жишгээр байгуулахар төлөвлөжээ. Үүнд 120 мянга орчим гэхэд 7 мянган машин багтах далд зогсоол барих юм байна.